За сайн уу манайхаа өнөөдөр та нартай яруу сайхан өгүүлэмжтэй 19-р зууны Франц зохиолоос сэтгүүлсэн 2018 онд гарсан Remy Nobody's Boy киног ээж өгөхөөр бэлтгэлээ. Нэр энэ зохиолоор Япончууд хүртэл аниме хийж байсан ба өнгөс дүгнэхэд хүүхдийн зохиол мэт санагдаж байгаа боловч том хүмүүст ч амьдралын утга учирыг гүн гүнзгий ойлгуулах хувьдастай сэтгэлийн утас хүндсэн завир нь яахын аргагүй сор болсон бүтээлүүдийн нэг зүйсээр тооцогддог юм байна. Ингээд бүгд энэхүү киноны гайхамшигт ертөнцөөр хамтдаа ээлцгаая. Өнөөдрийн дугаар түн бүрийн амтрах идэх дуртай Parley брендийн Obviously жигмэг Nutri Crunch хамтран ажиллаж байна. Хэрвээ та эрүүл хэрнээ амттай жигмэг идхийг хүсдэг бол Parley брендийн Nutri Crunch жигмэг яг таны сонголт мөн байх болно. Тэгвэл танд эрүүл амтнаа идээд олон шагналын эзэн болох боломжийг танилцуулъя. Obviously жигмэг Nutri Crunch-ийн дурын 2 төрлөөс худалдан авсан баримтаа WooBox сайтаар орж бүртгүүлээд 7 хоног бүр Roblox gift card хожих, мөн уралдааны төгсгөлд iWatch 1 сая төгрөгийн үн бүхий Counter Strike 2-ын скин болон бус бэлгүүд таныг хүлээж байна. Тиймээс киногоо үзчихэд дэлгүүр орохдоо 2 ширхэг Nutri Crunch аваад и баримтаа бүртгүүлээрэй. Obviously жигмэг Nutri Crunch. Амттай банан синамоны орцтой Obviously жигмэг Nutri Crunch. You know the plan. You know the plan. За энэ кино маань эхлэхдээ нэг тийм аимшиг кино шиг хэлдэг. Нэгэн аадар бороотой анги цахилгаантай шүн асрамжийн газрын бяцхан хүү нойрносоос ирж галтгооны өрөөг зүглэх ба амхандаа хөрөгчөнд байгаа бэлэг нууцаар итгэр санаархаж байгаа аж. Гэтэл гинт түүний ард нэг хөгшин өвгний сүнс зогсож байдаг ба хүү үргэж хараад түнс үхтлэж очиж байгаа юм. Харин хэдэн хормын дараа нөгөө хоёр чинь буудан дээр тугуулчихсан өөдөөдөөсөө хараад хоорондоо ярилцаа сууж байва. За саяны цочоод исэн зүйл нь сүнс биш зүгээр л настай өвөө байсан юм байна. Энэ хоёр ер нь бол хоёулаа хүчтэй борооноос болоод унтаж чадахгүй байх ба удалгүй нөгөө өвөө хүүд баг насны дурсамжаа хуваалцаж эхэлдэг. Түүнийг Remy гэх бөгөөд багада унтаж чадахгүй байх үедээ хаанаас сурснаа мэдгүй нэгэн бүүгийн дууг байн амандаа илдэг байсан байна. Тэрээр ээжтэйгээ Францын жижиг тосгон Туйналд амьдардаг байсан ба уг нь ээж нь хүүдээ бүүгийн дуу аялж өгөх ёстой байтал Remy хүүгийн хувьд ээжтэй бүүгийн дуу дуулж өгч байж сэтгэлэн тавьширдаг байж. Түүний аав нь Парист чулуу зүслэгийн ажил хийдэг байсан ба хүү аавыгаа илгээсэн цагтлуудаар нь ямар хүн байдгийг нь багсаг гадарлаж өссөн байв. Гэвч нэг өдөр харамсалтай ослуулж аав нь хөдөлмөр эрхлэх чадваргүй болж гэмтдэг ба зарга үсгэх мөнгөгүй тул эхнэрээсээ 400 франк олж өгөхийг хүссэн цагт илгээсэн байдаг. Ремигийн ээж бүх хөрөнгөлөөсөн мөнгөө тоолоод 400 франк хаанч хүрхээргүй байсан тул амжиргааг нь залгуулдаг ганц үнэгээ хөрчтөө зархаас өөр аргагүй хүрв. Реми цорын ганц занд найзуул хайртай үнэнээсээ холдоод маш ихээр гүнэглэж байсан тул шүн бүр шахуу айлынхаа сарвч руу нууцаар нэвтэрч үнэгээ эргэж тойрдог болжээ. Нэг шөнө Реми нуруугаа зулгартал айлын ажил зүтгэсэн үнэгээ тайвшруулад нөгөө бүүгийн дуугаа дуулаад өжөтл сарвчин дотор хин нэгэн хүн түүнийг ажиглаа зогсож байлаа. Реми ч одоо хөрчтөө баригдлаа хэмээн айд сандарсаар гэрийн зүггүй. Гэтэл гэрт нь олон жил үзэгдэж харагдаагүй эцэг Жерем нь ирчихсэн байдаг ба нөгөө ослынхоо шүүх хуралд ялагдсан төдийгөө бяцхан хүү Ремиг хараад энэ одоо хүртлийн байсаар байгаа мó манайх ягаад мөнгөгүй байгаа нь ойлгомжтой хэмээн ээжийг нь загнаж Ремиг асрамжийн газар тушаахыг шаардаж ээж нь ч хүүг өмөрч эдний дунд ширүү маргаан дэгдэж эхлэхин тэр энэ одоо юу болоо авчив. За тэгэхээр Реми эдний төрсөн хүүхэд биш ууж таарлаа. Ээж нь гүн чөшрөл орсон Ремиг харагдаж дараах түүхийг ярьж өгөв. 10 жилийн өмнө нөхөр Жерем нь Парис руу ажилдаа явах замдаа сүмийн үүдэнд нэгэн Няраг сагсанд хийгээд орхисон байдалтай олсон байна. Няраг маш тансаг үлгэд ороосон байсан тул Жерем түүнийг баян айлын хүүхэд байх магадaltaй гэж таамагласан аж. Тэрээр хүүг гэртээ авчирч эхнэртэйгээ нийлээд Реми гэж нэрлсэн ба ээж нь ч тухайн үеийн Ремигийн үлгийг хадгаж үлдсэн тухайгаа хэлж хизээ нэг өдөр төрсэн эцгийнх нь үлгийг нь хараад хүүгээ таних боломжтой гэж бодсон гин. Реминий явдлын талаар сонсоод айд сандрахын зэрэгцэж асрамжийн газарт очихыг үнэхээр хүсэхгүй байгаагаа хэлэхэд ээж нь түнд тийм зүйл болохгүй. Би ч өвшөөрөхгүй хэмээн амладаг. Маргааш өглөө болоход ээж нь Реми тандан хэлж байгаа юм. Бид шүнжин бодлоо. Хэрвээ чамааг олон жил өсгсөн талаараа хотын захиргаанд мэдэгдвэл бид нөхөн төлбөр авах магадaltaй гэж хэлдэг ба удалгүй Реми аавыгаа даган хотын захиргаа руу явахаар болдог. Гэвч үнэн эрэхтэй Жерем эхнэрээ ингэж аргалаад Ремиг асрамжийн газар тушаахаар явсан байна. Хот руу ормогц Жерем гинт зангаа хуургаж хотын захиргаа хизээж бидэн шиг хүмүүс туслахгүй. Тиймээс чамайг асрамжийн газар руу авчина хэмээн хэлэхэд Реми ч хандыг авч улмаар түүнээс зүгтгаар шидэж ухаан жолоогүй гүйсээр алга болдог. Жерем хүүг барьж авахын тулд лам хүн амтныг хүүгийн араас хөөлгөж эцэст нь Реми нэгэн уушийн газарт орж ирдэг ба Жеремч бөөн хүн дагуулсаар түүний араас мөшгөөд ороод ирэв. Гэтэл тэр газарт нь хаасайгүй хэрэн тэнүүчилж гудамжны үзүүлбэр тоглуулж явдаг Виталис гэх нэг эрэхтэй өөрийн багын гишүүд болох сургуультай нохоо болон Панч сармагчингийн амтаар үдлэж байлаа. Виталис тэдний байр байдлыг сонирхож ийм жаахан хүүгийн араас юу болсон гэж хот тосгоноороо илдэж хөөгд байгаа юмтэй. Учраа тайлбарлал хэмээн Жеремиг нохоогоороо сүрдүүлэн ширээндээ дууд суулгаад учир хувтлыг яриуж улмаар түүнд хүүг 1 жилийн хугацаанд түрээслэх талаар санал тавилаа. Жеремч тэгээд хэдэн төгрөгийн бараа хараад хөөрхий хүүг газар дээр нь гудамжны үзүүлбэр үзүүлдэг Виталис зархаар шидэж орхив. Виталис хүүг суран бүсээр бугуунаас нь оосорсоор дагуулan явах ба Реми замдаа гэрийнхээ гадна зогсох ээжигээ олж хараад уйлаад л хашгираад байлаа. Ээж нь уг
хүн Ремиг хараад араас нь очих гэж үздэгч нөхөр Жереми саад гэж ээжийг нь тас орсон байдаг. Үзэгдэл одоо цаг руу шилжчихэд өвөө болсон Ремигийн яриаг сонссон бусад хүүхдүүд нэг нэгээрээ өрөөнөөс гарч ирэн зарим нь бүр уйлаад игсэн ч байх шиг. Ингээд бүгдээрээ тойрч суугаад Ремигийн хүүхд насны түүхийг үргэлжлүүлэн сонсохоор болдог. Реми нөгөө Виталис гэх хэрийг даган хэрээр гэр хийж хизээр дээр хийгээд игсэн байлаа. Аз таарахад Виталис гэх энэ хүн өргөмөл эцэг Жеремиг нь бодвол хамаагүй сайн хүн байж таардаг бөгөөд Ремиг эхний шөнөө зогтог орлох ихт нь ганцаараа төөрүүл аюул орноо. Би чамайг хизээж зодж нүдэхгүй. Би байгаагүй бол чи өнөө шөнө асрамжийн газар тоног төөрүүлэх байсан босуу. Хэмээн ятгасаар өчөөхөн ч гэсэн итгэл найдвар төрүүлж дөнгөв. Улмаар тэд Реми хүүд шинэ хувцас судалдан авч өгч өнгө зүс оруулаад олны өмнө дуулж хуурдах бэлтгэлээ базааж байгаа юм. Тэд зам зуур хөдлөх үеэр Виталис урт аялалд хүчтэй байх хэрэгтэй, хүчтэй байхын тулд эрүүл хооллох хэрэгтэй гэд овёсны жигмнийг Natri Crunch-ыг гаргаж ирэн Ремиг дайлж амтрах нийцгэв. Ингээд та нар маань овёсны жигмнийг Natri Crunch-ийн дурын хоёр төрлөө судалдан авсан баримтаа Box сайтаар орж бүртгүүлээ. 7 хоног бүр Roblox gift card очих, мөн уралдааны төгсгөлд iWatch, 1 сая төгрөгийн үн бүхий Counter Strike 2-ын скин болон бусад бэлгүүдийн эзэн болох боломжоо заавал ашиглаарай. Киномен цааш үргэлжлэхэд Виталис анх Ремиг малын сарвчанд үнэнд дуудуулж өгч байхад нь олж харсан байдаг бөгөөд үнэг уярталтуулж чадж байгаа юм чинь гудамжны дуучин болоод хүмүүсийн сэтгэлийг эзэмдэх бүрэн боломжтой гэж үзсэн юм байх уу. Реми Виталисын үзүүлбэрийг анх үзээд түүний авьяасыг үнэхээр биширдэгч. Тэр үеэр Виталис Ремиг гэнт олонний өмнө дуулахыг толох мөчөд Реми баламгдаж ер нь бол дебютээ хийх оролдлого нь анхандаа фейлдсэн байдаг. Гэвч Виталис түүнийг зоригжуулж нэгэн цагт өөрийгөө алдартай хийл хөгжимчин байсан түүхээ хуваалцаж жинхэнэ авьяасыг таних төрмөл чадвартай гэдгээ ойлгуулдаг. Улмаар Виталис хүүд бичиг үсэг зааж хэллээ. Реми уншиж бичиж сурмагцаа өсгөж хүн болгосон ээждээ шинэ амьдралын тухай загтал бичгээр шийддэг. Тэрээр захиандаа ээжээ хүн уншиж бичиж сурсан. Одоогоос тань руу маш олон захиа илгээх болно. Нэрийг намайг худалдаж авсан үнэхээр сайн хүн юм аа. Тэр надад хизээж гар хүрдэггүй. Би нэр нь дуулж сурч байгаа. Сайн дуулдаг болчихвол их мөнгө олноо. Тэгэд олсон мөнгөө тань руу явуулбал та хайртай хүнийг минь заавал буцааж худалдаж аваарай гэсэн байв. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүгийн авьяас нь тодорч түүний дуулалтыг хамаг хүмүүс чих тавин сонсож шагшин биширч эхэлдэг. За тэгээд өөрийн дуулах авьяасаа нэг илрүүлсэн хүнд чинь одоо тэгээд буцагцаа мөнгө шүү дээ. Тэд дуудлагуу язгууртны өмнө тоглолт хийхээр болдог. Нэг өдөр тэдэнд Чинэлэг айлын охины төрсөн өдөрт үзүүлбэр үзүүлэх боломж тохиодгоо. Тэнд Реми төрсөн өдрийн эзэн Лиз гэх охинтой танилцдаг ба тэр охин нь ууц нурууны өвчтөд тул хөл дээр алхаж чаддаггүй тэрэгэн цэгтэр суудаг нэгэн байв. Ягаад чи минь хоёр хүүхэд маш богино хугацаанд дотносож найзууд болж чадсан. Лизийн ээж охиноо чин сэтгэлээсээ инээхийг илүү их хармаар байсан тул Ремитэй тоглоход нь тун ихэр баярлж байв. Гэвч тэр хавийн язгууртнуудад үзүүлбэр тоглох болсон Виталисыг хотын цагдаа нар ирж байцсан. Амьтдыг гудамжны үзүүлбэрт ашигласан холбогдох бичгээр өмтгөө зэрэг шалтгаанаар баривчлаад аваад явчихдаг. Виталис ч одоо Ремид амьтдаа дагуулад цагдаа нараас зугтаах чирэл өгсөн ба түүнийг шорон цаатуулгадах зур Реми Лиз охины гэрт байрлаж байв. Удалгүй шүүгийн тогтоол гарч Виталис чихэн нэр усаа мэддэхгүй нуусан хэвээр байсан тул түүнийг 2 сар хорхоор боллоо. Реми Виталистэй хэсэг зур үг солих боломж олдоход түүнийг яагаад өөрийгөө домогт хийлч байсан тухай хэлээгүй нуугаад байгааг том бухимдангуу асууж өрхөв. Виталис хэсэг эргэлцснээ түүнд үннээ хэлэхэр шийдгээ. Би яг үүндээ эхнэр хүү хоёроо өөрийн гараар үгүй ч гэсэн юм аа. Нэр алдарт бэлурж явахдаа гэр бүлээ олигтой хайгарч халамжлаагүй. Хөөхий хүмүүс намайг шүн бүр оройтож ирэхэд үргэлж лааврээ дугтдаг байсансан. Нэг шүн лаан газарт унаж манай байшин бүхэлдээ шатсан. Азгүй би эхнэр хүү хоёроо аварч хэмжээгүй. Тэр цагаас хойш би алдартай хөгжимчний амьдралдаа цэг тавьж өөрийгөө шийтгэхээр гудамжны үзүүлбэрчний амьдралыг сонгох болсон. Хэмээн үнэн учраа түүнд хэлв. Гониг түгийг нь сонссон Ремич түүнийг шоронгоос гарах өдрийг нь хоног тоолон хүлээх болно гэж амласнаар тэдний уулзалт өндөрлөдөг. Ингээд Виталис шоронгийн өрөөндөө хувирлагдтал гайтай чим шиг нэг сүрийн өвчтэй настай эрттэй хамт байхаас өөр аргагүй боллоо. 2 сарын турш хүндхэн нөхцөлд байх нь л дээ. Харин Ремигийн хувьд багшаасаа тусгаарлагдах хугацаанд өвчтэй охины гол түшиг тулгуур болж түүнд анхаарал халамж үзүүлэх ба өөрийн энэ хүртэл туулж ирсэн түүхээ хуваалцаж хойд аваас олж авсан үлгийгөө түүнд үзүүлж мүзүүлээд ер нь Реми Лиз хоёрын нөхөрлөл улам гүнзгийрсээр л байв. Удалгүй 2 сар өнгөрч Виталис шоронгоос суллагдан Реми болон нохой сарамгчныхаа араас нөгөө баян айлыг зориод ирдэг ба Ремич хагартлаа баярлан багшаагаа тэрэн авлаа. Харин Лиз охин тэмч баяртай байсангүй. Улмаар Лизийн ээж Виталисыг өдрийн хоолнд урьж Ремиг охиныхоо хувийн үйлчлэгчээр үлдэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. За тэгээд энэ баян айлчин охиноо хаппи байлгахын тулд манай Ремиг баг амьд тоглоом болгон авч үлдэх гээд байна уу да. Тэдний санаа гадарсан Виталис Ремид доктортой амьдрал санал болгож байгаа гэдгийг нь ойлгож байгаач хүү дэлхийг илүү ихээр танин мэдэх ёстой гэж сэтгэн Лизийн ээжид Реми эндээ үлдгэсэх нь өөрийнх нь сонголт байх ёстой гэж хэлдэг. Хөөхий Реми хүү нэлээд эргэлздэгч эцэст нь багшаагаа хамт хэрэн тэнэмшлэх амьдралыг сонгож Лизтэй гонигтайгаар салах ёс гүйцэтгэн хизээ нэгэн өдөр дахин баяртайгаар уулзах амлалт өгснөөр тэдний замуур хоёр дэшээ боллоо. За ингээд Виталис маань хүн амьтдаас бүрдсэн багаа дагуулсаар Францын хот тосготоор аялан дуулж хуурдан гудамжны үзүүлбэрээ үзүүлсээр амьдралаа залгуулж байв. Гэхдээ Виталисын биеийн байдал нэг сайнгүй байх ба сүүлдээ бүр цустай анилгаж хэлдэг. Энэ яг нөгөө шоронд хамт хоригдож байсан өрөөний хүнээсээ халдвар авсан болж таарлаа. Гэвч нэг шөнөд эзгүй ойд зэрлэг чоннуудын дайралтанд өртөж тэдний авхаал цамбаатай нохой
хойно чоннуудын эсрэг хангалттай сайн тулдаж мань хэд азар нэг юм эзгүй ам боролж хорогдсон аюул тэднээс холоор өнгөрдөг. Гэтэл өглөөс ирээд харахад бяцхан панч сармагч нь хүнд гэмтэл авсан уу, бороонд нороод өвдсөн үү? Би хаана тун базаахгүй шинжтэй болсон бэ? Нөгөө талд харин Ли зөвхөн Ремиг санан гуниглах ба ээж нь түүнийг саатуулахаар ойж байгаа зүйлдээ гар бие оролцохыг хүснэ. Гэтэл охин ээжигээ ашиглаж буй торгыг хараад Ремигийн үлгийн яг түүнтэй ижил материалтай байсныг сануулхад ээж нь түүнд тийм байх боломжгүй. Энэ маш цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн ховор үнэтэй материал хэмээн хэлдэг. Заман аялын багийнхны хувьд эхний таарсан газар болох нэлээд тансаг зэрэглэлийн буудал байрлахаар болдог ба хамгийн түрүүнд сармагчингаа эмч дуудан үзүүлж эмч хөөрхий сармагчин хүнд хатгаад туссан тул аль болох дулаан байлгаж өвчин удахгүй идэг нэгдэгт найдаад байхаас өөр аргагүй гэхин тэр. Мөн тэр эмч сармагчнаас илүүтэй Виталисын эрүүл мэндэд санаа зовж хүчтэй ханиалгаж байгааг нь ажиглаад сүрийн өвчин туссан болохыг нь оншилж хурдан арга хэмжээ авахгүй л амь насанд нь халтаа гэдгийг анхааруулв. Хамаг мөнгөө буудлын өрөө улан эмчид зарцуулсан дээрэс нь өөрсдөө эхнээсээ өвдөд ихсэн тул Реми нэлээд санаа зовж байгаа харагдах ба Виталис чинь өөрөө ганцаарчсан үзүүлбэрээ үзүүлээд ядах юмгүй 7 хоногийн буудлын мөнгө болох 40 франк олчин хэмээн түүнийг тайлбарлана. Манер тэр өөрөө цугулсан чинэлэг зочдод зориулан удаан хугацааны дараа хийл хөгжмөө тоглож гайхалтай авиас чадвараа дахин нэг удаа харуулж үзэгч түүний тоглолтыг халуун алга ташилтаар мэлав. Харамсалтай нь үзүүлбэрийн дараа цугулсан мөнгөө тоолоод үзтэл ердөө 26 франк болж байв. Реми сармагчнаа эмчилэх мөнгө олж чадсангүй хэмээн уруу царайлаа сууж байтал тэдэн дээр нэгэн залуу өсгөө ирж Виталисын тоглолтыг хүүхэд байхдаа сонсож байсан хамгийн гайхалтай аюулгүй болох алдартай хийчний тоглолттой яг адилхан санагддгийг хэлдэг ба өнөө өрөөнд тоглолтыг үзэх хүртлээр дахиж хизээж тийм зүйл сонсч чадахгүй гэж бодсоор явснаа хуваалцав. Виталис харин бүсгүйгээс нэг л үн төрхөө нуух шинжтэй болоод ирдэг ба түүн тандан би таны санаж байгаа юм бишээ. Би зүгээр л ганц хоёр техник эзэмшин төдий жирийн нэг хөгжимчин чадан ядан л хөгжимдөж хүмүүсийг хөгжөөх гэж хичээдэг юм хэмээн хэлв. Гэвч үсгүй түүний хэлсэн төрөйлөн итгэсэнгүү. Та магадгүй өөрийгөө тэр хөгжимчин гэдгийг мэддэхийг хүсэхгүй байж болох юм аа. Хэрвээ тэр хүмүүс бол би зүгээр л түүн тохиолдсон гар цохиролд нь маш их харамсаж чимээгүй амьдрах замыг сонгосныг нь хүндэтгэж байгаагаа илэрхийлэх гэсэн юм аа. Гэж хэлээд тэдний урд нэг алтан зоос үлдээгээд яваад өгөв. Реми амьдралдаа анх удаа алтан зоосны бараа хараад хагартлаа баярлаж хайртай сармагчиндаа үзүүлнэ гэд өрөөрөө гүгөд ортол хөөрхий сармагч нь өвчнөө даалгүй нас орсон байлаа. Бяцхан найзаа алдсан тэдний хувьд маш том гар цохирол байсан юм. Сармагчиндаа хүндэтгэл үзүүлж зохиосоор оршуулсныхаа дараа Виталис өөрт нь санаа зовоод исэн эмчийг дуудаж үзүүлдэг ба эмч түүнд яралтай эмчилгээ хийхгүй бол хэтэрхий оройтгоор байгааг ахин дахин сануулсаар байв. Энэ үед Ли зохиноос Реми таягсан загтал ирдэг ба уг загталд Ремигийн харуулсан үлгийг ээж нь маш ховор идэл гэдгийг олж мэдсэн тухай улмаар төрсөн эцэг эхийг нь олоход туслах хүсэлтэй байгаагаа бичсэн байдаг. Уг үлгийг зөвхөн Лондонгийн язгууртнуудын хүрээллийн хүмүүс хэрэглэдэг байсан тул Лизийн ээж тэр хавийг таньж мэдэж хамаг найз нөхдөсөө сургалан захианууд илгээсэн байдаг ба удалгүй хуульч Джеймс Миллиган гэх хүн хариу захиа илгээж Ремигийн эцэг эхийг мэддэг болохоо хэлсэн байна. За явж энэ Лиз гэдэг охин чинь манай Ремид эцэг эхийг нь олоод өгч байгаа юм шүү дээ. Реми түүний захиаг уншиж дуусмагцаа маш ихээр баярлан андуудыгаа дагуулад Джеймс Миллиган гэх хуульчийг очиж уулзахаар болдог. Тэд явсаар нэг юм хуульчийг очиж уулзтал өнөөх нь Ремигийн үлгүүний материалыг шалгаж үзээд Ремиг үнэхээр өөрийнх нь үйлчлүүлэгчийн хайж байгаа хүүхэд мөн болохыг батлав. Удалгүй тэрээр хүүг гэр бүлийнх нь амьдарч буй газар руу авч нэмэн дагуулan явдаг ба янзын өндөр хүлээлттэй очтол нэг сонин нурж унах гэж байгаа балгас шиг байшин тэднийг өгтөв. Дотроос нь энэ байшин шигээ царайтай сонин хосууд жаахан төөрөлдсөн байдалтай гарч ирсэн ээ. Гэнэт хүүгээ дахин олсондоо баярлаад байгаа болтой. Паул хүмүн нэргээд ирлээ гэдэл Ремиг тэрч аваад бөөнсөр боллоо. Реми харин төрсөн эцэг эхийгээ арай ч юм сонин хүмүүс байна гэж төсөөлөөгүй байсан уу яасан нэлийн төөрөлдөж байгаа нь харагдана. Орон хоолны үеэр гэрийн эзэн яаж яваад хүүхдээ алдсан тухай түүхээ ин хуваалцав. Би өмнө нэг эмэгтэйтэй харилцаатай байсан юм аа. Тэр хүүхэн намайг одоогийн үзэсгэлэнтэй техниктэйгээ уулзч жаргалтай амьдрах болсонд минь атаархаж дөнгөж төрсөн 6 сартай нэрийг минь хулгалаад аваад явчихсан юм. Ингээд л бид хүүхдээ алдаад зовж хансаар өдийг хүрлээ гэж авнаа. Харин Виталис тэдний энэ түүхэнд нэг л итгэж өгөхгүй байгаа нь харагдана. Учир нь Ремиг анх олсон аав нь түүнийг эрэгтэй хүн сакстай орхиод явж байгааг харсан гэж хэлсэн билээ. Виталис энэ талаар тодруулахад тэдний энэ айлд хүрэж ирсэн хуульч өрсөн ам нээж. Тэр хүүхэн хэн нэг хүнтэй хамтарч хэрэг үлдсэн байхаас гарцаагүй. Гэхээс өөр ойлгохтой тайлбар хийсэнгүү. Ремигийн хувьд харин иргэн нэгдсэн гэр бүлтэйгээ уулзаад ер нь баярлсангүй. Харин ч жиирхэж байгаа нь харагдана. Удалгүй Виталис Реми хоёрын салах мөч ирж Виталис ч одоо хүүд хамаагүй хол явахгүй гэдгээ хэлдэг. Реми харин тав давхгүй шинэ амьдрал Виталис багшийнхаа эрүүл мэндэд санаа зовсоор тун гүнхтэй хоцорлоо. Виталис явгынхаа өмнө Ремид дууны нот бүхий цаас үлдээдэг бөгөөд чамайг энэ хороо төлөөлж чадах цор ганц зүйл бол энэ бүүвэн дуу юм шүү. Хизээч битгий мартаарай хэмээн хэлв. Харин хуульч залуу түүнд Ремиг асарч эрүүлийн хүлээлгэж өгсөний төлбөргээд мөнгө өгч байгаа нь харагдана. Ийхүү хайртай багшаагаа өдөж явуулсан Реми өөрт нь хуваарлсан салхи нэвцгийг харанхуй өрөөнд уйлсаар үлдэж байгаамаа. Уйлж байгаа сүултээ унтаад өгсөн байх ба нэг л мэтгээ шүнд өндөлж таазнаас хацар дээр нь ус тусалж түүнийг сэрээдэг. Удалгүй тэрээр лаа орон байшин дотор явж эхэлдэг ба уг нь дотор нь байгаа мөртлөө дээврээс нь битүү цаас хайлж байгааг ажиглаад дээврийн өрөөг зүглэв. Өрөөний эргэн тойрныг ажиглан нэг шүгөөг онгоолгоод үстэлээ бүү үзэгдэж шүүгэн дотор нь алтаар бүрсэн хүний шүднүүд хэдэн зугаараа байх ба мөн бусдаа сулгаалсан уу гэлтэй маш олон бугын цагнууд овоолостой байхан тэр. Реми харсан зүйлдээ итгэж чадахгүй балгамдан зогсож байтал гэрийн тарган эзэгтэн хойш Петр шинд юу хийж байгаа юм гэж өрлөн хүүг нэг мухад зочиж үйлдэл дээр нь барьж авлаа. Ремиг өдөрхөн л Паул Хүмэн гэж ухтаж авсан байсан одоо юу Петр вэ? Энэ үчид Реми тэднийг өөрийнх нь төрсэн эцэг их биш гэдгийг ухаарч хамаг чадлаараа зүгтгаар оролдог. Реми урд таалгаар гарч чаддаг ч нөгөө Джеймс Миллиган гэх хуульч
хууч нөхөр хідэн хүмүүстэй тэдний үүдэн дотож байсан юм шиг таарч байгаа юм. Хөөж дотор байгаа хүмүүсийг өөрийн жинхэнэ гэр бүл биш гэдгийг хуульчид мэдэгдэх ба харин нөгөөх нь мэдээж тэд чиний гэр бүл биш гэж авт юм да. Эднэр хоорондоо хуйлдаж байгаад Ремигийн тавьчихсан юм шүү дээ. Удалгүй гэрийн эзэн гарч ирээд Ремигийн амийг хүчээр таглан додогч оруулав. Додогч орсны дараа тэд хуульчийн даалгаж үлдээсэн хүслийн дагуу Ремиг алхаар зөхөж цааш нь харуулах юм яриад ивчлаа шүү. Гэрийн эзэн алхаа далайгаад яг Ремиг зогсож байтал энд Виталиас ах маань бүр яг зөв цагтаа гаднаас нь хоогоо дагуулan орж ирээд Ремиг хүүг аюулаас авч амждаг. Тэр айлын төрсөн хүүг нь сургуультай нохоо нь хүзүүдэн зуух ба өөрсдийнхөө хүүхдээ нохоод бариулж гэмтээхгүй тулд нөгөө балиар санаатай хосууд чинь ашгүй нэг юм Ремиг Виталиасын гарт өглөө. Гэхдээ Виталиас ах яаж зүгээр гараад явах вэ? Гэрийн эзнийг сүрдүүлж байгаад Ремиг яагаад ийм байдалд оруулсан талаар үн зөв тайлбарыг шаардаж байгаа юм. Тэр эрэхтэй хэлэхдээ энэ бүгд хуульчийн хийсэн ажлаа. Тэр үнэндээ хүүгийн ав ах юм байгаа. Төрсөн ах нь нас барахад уг нь тэр гэр бүлийнхээ хамаг хөрөнгийг өвлж авах ёстой байсан ч ахынх нь эхнэр нь бие давхар байж таарсан. 10 жилийн өмнө тэр дөнгөж төрсөн Няраг устгах даалгаар надад өгч байсан. Даанч би тийм зүйл хийж үнэхээр зүрхлээгүй учраас Няраг сүмийн үдэнд орхин явсан юм аа. Одоо бол хуульч талигач ахынхаа хүүг амьд байгааг нэгэнт мэдсэн учраас намайг гүйцэтгэж чадаагүй ажлаа дуусгах гэж сүрдүүлээд байна шүү дээ. Хэмээн учрлав. Виталис түүнээс хүүгийн ээжийн талаар сургалахад нөгөөх нь хальт эргэлзэж байснаа хатагтай Милиганы Лондон дахь гэрийн хаягийг нь хэлж өгдөг. За тэгээд л ачтай буянтай Виталис маань Реми нохоо хоёроо дагуулan энэ бузартай айлаас гарч хүчтэй цасны шуургыг сөргөн алхаж ирлээ. Гэхдээ энэ цаст бүр арай дэндүү нүр нүдгүй шуураад байдаг ба замдаа Реми хүүтний ирчиг даалгүй ухаан алдаг өнөө. Өөрөө хэдий хүнд өвчтэй ч гэсэн тэсвэр төвчээрийн туйлын болохоор Виталис ах маань хүүг тэрэн үргэлжлүүлэн харанхуй шуурган дундуур алхасаар л байлаа. Удалгүй нэг том байшингийн сүдэр харагдаж ашгүй нэг юм дулаацах нь гэтэл тэр нь зүгээр л хуучин сүмийн балгас байж таардаг ба Виталис балгасаар нөмөрхийн бяцхан хүүд түүдэг асаагаад Ремигээ дулаацуулахын тулд тэрэн суунаа. Гэтэл энэ зур хөөрхийн нохоо нь ерөн тогтож өгөхгүй тэр хаваар гаслан сүүлдээ нөгөө балгаснаас гараад явж байгаа нь харагдана. Харамсалтай нь Виталис ахын эрүүл мэнд нь хамгийн доод зэгтээ хүрч Ремигийн нэрийг хальт дуудаад сонсох дуртай бүүвэн дууганд дуулж өгөхийг хүсв. Ремич бүрэн сэрээгүй хөрнөө бүүвэн дуугаа аяархан аялах ба түүнээс дуулахыг нь сонсоод сая нэг санаа намарсан үгэлтэй Виталис маань айжмаар нүдэн анж байгаа нь харагдана. Удалгүй үр цайж Реми нохооныхоо дугаар сэрэхтэй Виталис тэрврүүлэн унтаж байгааг анзаардаг ба түүнийг дуудаж сэрэх гэтэл хөөрхий багш нь огт хөдлөхгүй байлаа. Реми яах учраа болохгүй өөж эхлэх ба удалгүй нохоо нь ойр хамын хүмүүсийг дагуулсаар тэдэн дээр ирдэг. Үзэгсэлтүүд Реми тэс өөр тансаг орчинд нүдэд нэх ба түүний дэргэд нэгэн танихгүй эмэгтэй зогсож байгааг олж харна. Эмэгтэй Ремиг сэрмэгч биеийн байдлыг нь асууж түүний дэргэд байсан хүнийг амьсгал хураасан талаарх харамсалтай мэдээг дуулгадаг. Реми цорын ганц гэр бүл хайртай багшаа алдсанаа сонсоод гашуудан уйлж эхэллээ. Тентгийн эзэгтэй хөөрхөлтэй үгийн байдлыг ажиглаад өрн нэмтэрч гэрийн үйлчлэгчтэй Ремиг сайтар асарч тортохыг даалгаад зочны өрөөрөөгөө ортол түүнийг Джеймс Милиган гэх нөгөө өөдгөө нөхөр хүлээгээ сууж байв. Үнэн эрэхтэй энэ эмэгтэй болбоос хатагтай Милиган буюу Ремигийн жинхэнэ ээж байдаг бөгөөд Ремиг хараахан өөрийнхөө төрсөн хүү гэдгийг мдээгүй байгаажээ. Джеймс Милиган түүнд төрсөн хүн түүнийг нь өөрөө олоод ирснийг мэдэгдүүлэхгүй гэж хэрэндээ л хичээх ба хатагтай Милиганд хандан тэр нас орсон хөгшин наад хүү хоёр чинь залилын хийж амь зуудаг годамшны хүмүүс шүү. Юу ч гэж хэлж байсан битгий итгээрэй. Миний үүрэг бол таныг хамгаалах. Тэр үгэд сэрсэн бол би шийддэг газарт навж тушаанд барина гэд авч байна. Харин хатагтай Милиган түнд энэ хөөрхөлтөө хүү ямар ч амьдралтай байсан хамаагүй эрүүл сарвал болсон хойно л манай гэрээс явах боломжтой юм. Тас өмгөөсөөр авч үлдэж дөнгөв. Тэдний гэрийн үйлчлэгч Ремигийн хувцас хэрэглэлийг зэгсэж байхдаа халааснаас нь дууны ноутбукийг цаас олж улмаар хатагтай Милиганд үзүүллээ. За нэг мэдсэн манай Ремич нь овоо тэнгэрсэн байж байдаг ба хатагтай Милиган түүнийг нэгэн өрөөнд дуудаж уулзахаар болдгоо. Хүү өрөөний иргэн тойрон ажиглах ба тэр өрөөг хүүхдэд зориулсан гэмээр маш гоёмсог тоглоомод болон чамин тансаг тавилгуудаар тогтчулсан байв. Хатагтай Милиган түүнийг чимээг ажиглан хэсэг сууж байснаа гинт ам нээж Ремигийн хувцснаас олсон бүүвэн дууны ноутбукийг цаасыг харуулад өнөөдрийг хүртэл энэ дууг надаас өөр хүн мэдэх боломжгүй гэж бодож явлаа. Ээж минь намайг нийлэх байхад дуулж өгдөг байсан юм аа. Гэхдээ би өөрийн хүүгээ төсөн цагаас нь эхлэн зөвхөн энэ дугаар л бүүвэлдэг байсан. Тиймээс чи бол миний бяцхан хүү хэмээн хэлснээр дахин учрах тохиолдолд ээж хоёр хоорондоо чангаас чанга тэрвэрлддэг. Виталис багш нь түүнд энэ аяыг хөгжмийн нот болгож өгөхдөө чамайг энэ хороо төлөөлж чадах цор ганц зүйл бол энэ аялгүй юм хэмээн хэлж байсан шүү дээ. Үнэхээр л энэ дууны ачаар Реми хүү төөрч бүдсээр эцэст нь төрсөн ээжигээ олоод ирлээ. Кино одоо цаг руу буцан шилжчихэд настай өвөө болсон Реми маань үр цайхын алдад асрамжийн хүүхдүүдэд энэ урт түүхээ ярьж өгч нэг юм доосов. Хүүхдүүд гэхдээ асуулт асуухгүй чадсангүй. Тэр өөдгөө хөвчөд юу тохиолдсон бэ хэмээн асуухад Реми хэлж байгаа. Аав ах маань шорон төрөгдөж хүртэх ёстойгоо хүртсэн. Сүүлд англиас хөөгцөн гэж сонссон хэмээн хариулв. Мөн тэрээр эцсийн амьсгалаа хүртэл түүнийг аварч хамгаалсан хайр тогш Виталисыгаа хүндэтгэлтэйгээр оршуулж өдөр бүр оршуулсан газарт нь очиж хүндэтгэлээ илэрхийлдэг болсон байв. Мөн өөрийг нь 10 нас хүртэл хайр халамжаар дутаалгүй өсгсөн ээжийг нөхрөө алдснаас нь хойш дэрэгдээ амьдруулсан байдаг. Хүүхдүүд ч хүссэн хариултаа сонсцоосон бололтой санаа намарч өрөөндөө буцан унтахаар явлаа. Харин нас өндөр болсон Реми шатаар өсөхдөө туулсан амьдрал залуу насыг нь илэрхийлэх жазтай гэр зургууд руу бааргалтайгаар харах ба тэрээр алдартай дуучин болж тун сайхан амьдралыг тоолж. Гэхдээ та нар нөгөө бага насны найз занд Лизэд нь юу тохиолдсон болоо гэж гайхаж байна уу? Реми өрөөндөө орж ирэхдээ орон дээр хөвтөх хин нэгэн хүнд сайхан амраарай Лиз хэмээн хэлдэг. Тийм ээ, энэ хоёр маань хөв тавилангаар учирч ад жаргалтайгаар сайхан амьдарсаар иржээ. Хамгийн сүүлд нь Реми амьдралыг нь өөрчилж ирээдүйн гэрэлтөөж өгсөн хайрт багш Виталисийнхаа нэрээр энэхүү хүүхдийн асрамжийн төвөө нэрлсэн гэдгийг илтгэх дүрсийг бид харах болно. Тэгэхээр энэ дүрэд кино маань өдөрлж байна. Хүн хаанаас ирсэн нь чухал
бус хаашаа явж ямар сонголт хийхээс хамааран бидний ирээдүй тодорхойлогддог гэдэгтээ та санал нийлэх үү? Бидэнд оногдсон гэр бүл гэж байдаг ч бидний амьдралд гэрэл асаагаар ирсэн тэрл хүмүүс цусан төрлөөс ч илүү ойр дотно жинхэнэ гэр бүл болж чаддаг гэдгийг мөн танд итгэл найдвар хүлээлгэсэн тэр хүмүүсийн ачийг мартахгүй хүн чанараа гээхгүй амьдрах нь хичнээн утга учиртай болохыг энэхүү бүтээл маань сонгодог утгаар илэрхийлсэн мэт санагдлаа. Та бүхэнд контент таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Бидний дэмжин лайк, subscribe дарж кино талаарх үзэл бодлоо комент хэсэгт хуваалцаарай. Тун удахгүй дараагийн контентээр уулзъя.